ипотекийн даатгалын шимтгэлийн асуудал буюу өнөөдөр одоо ипотекийн зээл төлж байгаа хүн болгоны даатгалын төлбөр нэмэгдэх талаар ярих гэж байна. Ингээд энэ удаагийн дугаартаа бид Хуульч Батхуг өрөө авчирсан байна. За хоёулаа ингээд ерөнхийдөө гол асуудлын уусаа шууд эхлэе гэж би бодож байна. Өнөөдөр нийгэмд асуудал үүсээд байна тий. Хүн болгоно өнөөдөр бас бохимдолтой байна. Тэгээ одоо яг гол шийдвэр яг юун дээрээ байгаад байгаа. Яагаад ийм шийдвэр гаргаж ирдгээс яриагаа эхлүүлээ гэж. За манайхан ч нэг хуулийн хулгай хийдэг байсан бол одоо шууд журмын хулгай хийдэг болсон байна л да. Тэгэд энэ журмаа болохоор уган захиргааны ерөнхий хуулиар хүмүүст хамааралтай журам дүрм гаргаж байгаа бол заавал тухайн хүн мэддэг ёстой. Тэгээ саналыг авах ёстой, судалгаа хийх ёстой. Тэгжиж дараа нь ингээд журам гаргадаг юм хуультай байхгүй. Тэгэл манай санхүүгийн зохицуулахороо яасан гэхээр 2 сарын 25-ны өдөр даатгалын багц дүрм гэдэг ийм журам батлаад тэр нь хинч мэдээгүй. Тэгээ одоо 8 сарын 1-ээс даатгалын шимтгэл нэмэгдэхэр болж байгаа. Нэмэгдэхдээ 3-аас 5 дахин нэмэгдэж байгаа. Тэгэхээр би очиод асуухгүй та нар ч одоо ийм 100 хэдэн мянган хүнд хамааралтай хүний одоо шууд нөө төрөвчөнд байгаа мөнгөтэй холбоотой шийдвэрийг яагаад ингэ гаргаж байгаа гэсэн чинь Батхуй хэлжээ наад чинь ерөөсөө даатгалын цөөхөйдөн компанид хамааралтай шийдвэрээ. Тийм учраас бид нар олон нийтэд танилцуулах шаардлагагүй тооцоо судалгаа хийхгүй зүгээр ингэ баталсан юм гэж хэлээд байгаа. Яг би нэг жоохон судалж харлаа л да тэр талаар. Тэгээ харж байхад одоо жишээ нь санхүүгийн зохицуулах оргоны өөрсдийнх нь вебсайт дээр тэр журам нь байхгүй. Уул нь бол нээлттэй байх хэрэгтэй. Тэр чинь одоо хэрэг үнэхээр ипотекийн зээл авдсан хүмүүст хамаатай гэж байгаа бол энэ ч одоо дахиад нэг 121 мянган хүмүүсийн асуудал яригадаад байна тий. Тэгээ дээрэс нь одоо тодорхой тоон гараагүй байгаа чи зөвхөн энэ жилийн хувьд хийж нэг ойролцоогоор 3500 гаруй хүн зээлийн хүсэлт нь одоо ингэ биелсэн явж байгаа юм байна. Тэгээ бодглохлоор ч одоо энэ ч бол яг үнийг хэлэхэд ипотекийн зээл авж байгаа болон авах гэж байгаа бүхэн хамаатай асуудлууд болоод байна шүү дээ тий. Тэгээд энийгээ бол ерөөсөө ийм л тайлбар хэлж байгаа юм тийм. Тэгээд даатгалын компаниуд хамаатай л гэсэн. Энэ бол даатгалын компанид хамаатай шийдвэрээ олон нийтэд бол шууд хамааралгүй нэгдүгээрт. Хоёрт нь гэвэл эн чинь бас юм албан журмын даатгал биш гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр наадуулчин бол ингээд хүний карманаас мөнгө гарах шийдвэрийг бол ингэж нууцаар хүний мэдэг багт хийдэг болоод бүр гарчлаа л да. За одоо ингээд 8 сарын 1-ээс журам хэрэгжээд эхэлнэ. Тэгэхээр хамгийн түрүүнд шинээр орон сууцны зээл авж байгаа хүмүүс бол энэ даатгал заавал даатах. Зүгээр заавал гэж заасан баг энэ чинь. Тэгээ банк нь одоо шаардсан шүү дээ. Яг тэгэхээр энэ орон сууцны зээл гэдэг чинь тийм амар олддог юм биш тийм үү. Бид нар ч одоо дээгүүр доогооргүйгээл баг таньдаг хүндээ хэлж байгаа л нэг байрны зээл авдаг. Тэгээд банкн дээр яваад очингууд хэлнэ шүү дээ. За та 20 жилийн хугацаатай зээл авж байгаа юм байна. Энэ гэрээг 20 жилийн хугацаатай 30 жилээр хий. Үгүй бол тань зээл болохгүй. Тэгэхээр чи одоо нэг арай ээж нэг байрны бараа харж байгаа залуучууд чинь нөхцөлийг мөрлийн зөвшөөрнө. За хоёрдугаарт нь айжим да гэх юм уу тий. Банкуд чинь нөгөө нэг зээлтэй бусад хүмүүсээ шахаж эхлэх байхгүй. За манай ингээд санхүүгийн зохицуулах орносыг журам гарцаа. Та одоо энэ бүр хаймнаас эрүүл мэндийг даатга. Үгүй бол одоо болио гэдэг асуудал ярьж болно шүү дээ. Тэгэхээр яг амьдрал дээр бол одоо ингээд нэг зээлтэй нөхөр банк хоёрын хооронд хизээж тэгж харилцаа байдаг. Банк шууд тулгадаг байхгүй. Гэх мэтээр одоо ингээд цаашаагаа явчихна. Хоёр дахь асуудал нь энэ үнэхээр сайн дурын даатгал юм бол яагаад заавал журам батлах гэдэг юм бэ? Одоо ч гэсэн одоо та бид очиод тэр 20 30 жилийнхэн даатгал хийвэл компани байж, журам нь байж, бүх юм байж байгаа байхгүй. Тэгэхээр би юу гэж харж байна гэхээр эдгээр бол нэг хүмүүсийг мэдэхгүй байхад зуны амралтыг нь дайруулад журмаа гүйлгчээ гэж бодсон болоо гэж бодож байна. Нөгөө нэг дандаа нэг баяр ёслолын өдөр тааруулж байгаад эдгээр чинь нэг тийм иргэдийн одоо халаас руу халдсан ч гэдэг юм уу? Тиймэрхүү шийдвэрүүдээ гаргаад ерөөдөө сураадах шиг байна л да тий. Сүүлийн 10 жил бол хуулийн булгуул яг тэгж явж байгаа. Одоо жишээлбэл малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 50% төрөөс таана гэдэг шийдвэр наадмын өмнө гарч байгаа. За гол хуулиудын өөрчлөлт бол шинэ жилийн өмнө гарч байгаа. За зарим хуулийн өөрчлөлтүүд нь одоо цагаан сар мартын аймагт гарч байгаа. Тэгэхээр манайхан чи одоо баярлна гэж бужигнжаа хооронд хууль баталцдаг. Тэгээ одоо нэгэнд хууль юм чи одоо яах вэ? Тэгэл дуртаач бай, дургуйч бай. Нэг одоо биелүүлж таарна. Одоо тэгвэл энэ журмын хувьд яг би бас ганц нэг юмнуудыг хараад яг нэг юу гэх юм. За одоо энэ журмыг жоохон зөвтгөх гэж харъя л да. Тэгээд тэр талаас нэг жоохон харсан яг гадаадын өндөр хөгжилтэй орнууд гэх юм уу одоо Америк, Канада, Австрали энтерт бол нэг жоохон кредит оноо бага улсууд үүдэг штэ.
Тийм улсууд яг оноогийн жоох ихсэхийн тулд заавал амь даатгуулаа, урт хугацааны даатгуул гэдэг тийм юу тавьдаг юм байлээ. Сонголт. Манайхан болохоор ч одоо бол яг нэгэнд одоо сонголт нь байсаар байтал энийг бол журам болгоо батлаад гаргачих байгаа юм байна шүү дээ. Яг нөгөө талаас нэг харахад нэг эрсдэл байна уу? Ер нь яг энэ иргэд яг хинт ашигтай журам болоод байгаа юм бэ гэдэг асуулт хэрэгтэй байгаа. За нэгдүгээр би даатгалын эсрэг хүн ерөөсөө биш. Даатгал бол заавал байх хэрэгтэй. Хүн болгон даатгалах хэрэгтэй. Энэ даатгал дээр яагаад асуулт яриад байна гэхээр нэгдүгээр тийм чинь давхцаж байгаа. За орон сууцны зээлтэй хүмүүс бол ихэвчлэн одоо тогтмол цалинтай байдаг те. Сар болгон цалингаа авдаг, тэндээсээ татвар төлдөг. Бүх юм тодорхой ийм хүндэл орон сууцны зээл олгож байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүс чинь эхний ээлжинд 25% нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. За нийгмийн даатгалын шимтгэл дотор одоо хөдөлмөрийн чадвараа алдахтай холбоотой даатгалын одоо хэсэг явж байгаа байхгүй. За тэгэхээр бидний даатгах гэдэг юмны чинь зарим хэсэг нь тэнд явж байгаа. За хоёрдугаарт нь одоо явж байгаа орон сууцны даатгал дотор одоо амь насны даатгал буюу гинти ослоор амьсаа алдах юм бол тэрийг даатгана гэдэг хэсэг явж байгаа. За энэ хоёр дээр явж ил дээр нь нэмээд нийт зээлийн үнийн дүнгийн 0.3-аас 0.8% тэмцэх хэмжээний даатгалыг амь нас эрүүл мэндийн дээр оруулна гэж орж ирж байгаа нэгдүгээр давхцал үүсэж байгаа. Хоёр дахь асуудал нь энэ захиргааны ерөнхий хууль гэж яриад байгаа. Тэгээд яг би хуулийн биш ойлголттой хүмүүс тайлбарлахад дарга нар чинь ингээд хэний ч мдэг байх янз янз бала журам гаргаад хүний эрхэнд талдаал эсвэл одоо таны цуцлангийн газрыг нэг очиход ингээд цуцлаад өөр хүнд өгсөн байдаг те. Тэгэхээр энэ дарга нарыг юу н хязгаарлая. Та надтай холбоотой шийдвэр гаргаж байгаа бол та надад заавал эхлээ мэдэгд. Миний газар цуцалж болно шүү дээ. Гэхдээ газрын албанс хүн яриад за батгүй таны одоо энэ газрыг би цуцлах гэж байна. Би сонсог ажиллагаа явуулаад танаас тайлбарч авъя. Нэг бол та энэ одоо гажийнхаа төлбөрийг төл хашаага байр одоо юу гэдгийг те тэрийг нь хийсний дараа шийдвэр гарна гэдэг хуультай байхгүй. Тэгэхээр энэ Монгол улсын 115 мянган хүнд холбоотой шийдвэрийг гаргахдаа огт одоо энэ журмыг зөрчиж гин гэдэг дээр хоёр дахь асуудал. За гурав дахь асуудал гэх юм бол хувь хэмжээнд дээр яригдж байгаа. За би одоо нөгөө нэг 100 сая төгрөгийн зээл авсан хүн 25 сая төгрөгийн одоо шимтгэл төлөх нэ гэдэг. Энэ бол хамгийн өндөр хувь. За энийг яаж гаргасан гэхлээр нэг жилийн шимтгэл бол 0.3-аас 0.8% байт юм байна. За тэгэхээр 100 сая төгрөгөөс ботход за нэг 300 мянгаас 800 мянган төгрөг жилдээ төлөх юм. 10 жилийн зээлээр ярих юм бол 3%, 8%. 20 жил гэдэг чинь 6, 16, 30 жил гэдэг чинь 9, 24% болчих жоох. Тэгэхээр хамгийн багадаа хүн 9 саяас 24 сая төгрөг төлөх нэ. 100 сая төгрөгийн зээл авчаад 25 сая төгрөг төлнө гэдэг бол нийт авсан зээлийнх нь 4/1 болчихж байгаа. Тийм шүү дээ. Тэгээ дээрээс нь ипотек чинь өөрөө дахиж нэг нугалж төлж байгаа шүү дээ. Бид нар ч өөрсдөө 100 саяын зээл 200 сая гаргаж төлж байгаа шүү дээ угаасаа. Тийм. Тэгэхээр тэрэн дээр чинь плюс 25% ороод ирж байгаа юм биш үү? Тийм. Тэр бол за яг би одоо за нэгэнт одоо журам батлагдсан юм байна. Тэгэнгүүт ер нь таны зүгээс одоо харж байгаа зүгээр энэ журмыг яагаад баталсан юм бол гэдэг. Магадгүй захиалагчтай журам уу? Үгүй юу гэж. Та яа юу гэж бодож байна? Яг уу 2023 онд энэ Дүнжин гарын уулзуур дээр нэг газны машин дэлбэрсэн шүү дээ. Тэгээд 207 дугаар байр бүтэнтэй шатсан. За тэр байранд 63 айл байсан. За тэгээд тэр авар ослуусны дараа орсон суугчид над руу яриад за даатгалтай холбоотой асуудал үүссэн. Та энэ дээр яваад өгч. За би тэгээд яваад очисон 12 айл нь яг даатгалын гэрээг хүчин төгөлдөр болж байж таарсан. Тэгээд даатгалын компаниудаа нөгөөдөл чи уулзахаар ерөөсөө эхлээд мөнгө өгнө гэж ярьдаг юм байл шүү дээ. Юу вэ л хэдэв бил. Үгүй одоо наад байр чи одоо засна гэж нураахан тодорхойгүй гэж Улаанбаатар хотоос байшин барьж өгөх гэж та нар одоо 2 удаа мөнгө авах гээд байгаа мөн аан цана гэл бахан шалт хийлдэм бил. Тэгээд би нөгөө нэг хүмүүсийн чинь дагуулад нэг компанида баг 3-4 удаа уулзсан. Бараг одоо хэрэлдэж муудалцсан ч баг. Явж хамгийн сүүлд нь тэр 12 айлаас 11-т нь даатгалын мөнгө авч өгсөн. Нэг айл нь яасан? Нэг айл нь банк нь нөгөө нэг даатгалын гэрээг нь
мөнгийг нь авсан мөртлөө даатгалын компани мөнгө шилжүүлэх байсан. Тэгэхээр даатгалын компани над руу мөнгө орж иргэн чи би нэг хариуцахгүй гэдэг. Тэгэхээр нөгөө банк нь хариуцах болж байна да. Тий. Тэгэд яг талын төлөөд ингэ явж байгаа. Гол нь юу хэлэх гээд байна гэхээр даатгал бол ашигтай. Даатгал бол тэр хүмүүсийг амьд орсон байхгүй. Тэгсэн байна. Дээр нь нэмээд дахиад нэг 10 хэдэн айл даатгалын гэрээний хугацаанд тусцсан. Одоо баларж байгаа шүү дээ. Сар болгон нөгөө зээл нь банкны яриа зээл аваад идэг. Нөгөө мөр чинь байрандаа амьдэрдэг. Байрын ашигласан шатцсан. Дахиж яах хэсэг нь эргэлзээтэй. Тэгэхээр би хэлээд байхгүй. Хэрвээ энэ айлуу даатгалтай байсан бол өнөөдрөх шиг юм зовлонд орохгүй. Гэхдээ өнөөдрийн энэ амнаас эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ бол дэндүү өндөр байна. 10-аас 25% гэдэг бол маш өндөр байна л гэж. Хоёрдугаарт нь тэр энэ нүг ачаал хин дээр очих вэ гэхээр яг нөө тогтмол орлоготой нөө айлууд залуучууд байгаа шүү дээ. Ингээл юмны өсөөл гэдэг те. Зээлээ төлнө, хүүгээ төлнө. За тэгэл айгуул хүүхднийг сургуульд оруул, хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг төлнө. Тэгэхэд сард жилд ингээл сая төгрөг. Хэцүү байна. Тэ. Гэхдээ яг би зүгээр бодоод байгаа юм ч юм уу. Бас ингэ жоохон харлаа л да. Тэгээд юмд харж ангууд. Яг нэг талаараа эн чин миний эрсдлийг ч гэдэг юм уу бууруулж байгаа юм шиг боловч бас нөгөө талтай бол эн чин цэвэр банкны эрсдлийг бид нар бас ингэ 25 сая төгрөгөөр дарах гэдэг шүү дээ. Давхар тий. Тэнгүүд яг банк өнөөдөр ийм эрсдэлтэй энэ ипотекийн зээл маань өөрөө тийм эрсдэлтэй зээлийн ангилд орчих юм уу гэдэг ч юм өөрөө сонирм байхгүй тий. Тэгээ харангуут Монголынх чинь бүр хамгийн хачирхалтай нэг юм уу? Хамгийн эрсдэл багтаад өөр нь орж байгаа юм бэл. 0.9% байдаг юм байна. Дэлхийн хэмжээнд бол 1-3% байгаад ерөөхдөө сайн үнэлгээтэй байгаад. Тэгсэн манайх бүр 0.9. Нөө нэг чанаргүй зээлийн хэмжээ. Тэн дээр байгаа байхгүй. Тэгсэрэн байдал одоо энийг ингээд би зүгээр журам болгоо бүр ингээд батлаад явуулчихж байгаа зүгээр яах вэ? Давхар одоо юу гэдгийг банктай холбоотой даатгалын компани захиалгаар одоо энэ журмыг баталчихж байгаа юм болов уу зүгээр яг тэгж харагдахаар байна л дээ. Одоо жишээлбэл Монгол даатгалыг аваад үзэнгүү чинь эцсийн эзэмшигч чинь өмчлөгч чинь голомт банкны баясгалан захиал гэдэг юм байна л да. Тий. Гэх мэтчлээ одоо зүгээр ингээд бид нар харуул. Угаасаа урт хугацааны даатгалыг чинь Монголд хоёрхан компани хийж байгаа юм байна. Нэг нь Mandal Life Insurance, нөгөөх нь болохоор National Life Insurance гэдэг хоёр компани байдаг юм байна. Тэгэхээр яг дөнгөж юу илээ энэ ч одоо ямар өчтэй юм бол гэсэн шүү нэг тийм бас юм бодол төржл байна л да. Та ер нь яг хууль шүний хэмжээр нь харахад зэнгүү байх боломж байх юм байна. Би өөрөө банк санхүүгийн салбарт бас тодорхой хугацаанд ажиллаж исэн. Энэ зээл олохтой холбоотой асуудлыг сайн хамгийн эрсдэлгүй зээл бол орон сууцны зээл. Тэрс морпед ипотекийн зээл баггүй. Монголчуудын нэг юм тогтсон ойлголт байна шүү дээ. Хүний гал голомт, орон гэр гэдэг асуудал байдаг тийм. Хүн тэрийг хизээч алдахыг бодохгүй. Яаж хийж байгаа төлдөг. Үнэхээр одоо төлөх чадваргүй болох юм бол тухайн байраа түрээслүүлээд түрээсийнхээ орлогоор нөө зээлээ төлөө явах боломжтой. Яагаад тэгэхээр одоо бол нэг 6% зээл олгож байгаа шүү. Жилийн 6%. Идэх чинь 100 сая төгрөгийн зээлтэй хүн бол сард нэг 7-800 мянга төлж гин 800 мянга төлж байгаа бах тий. Тэгэхээр нэг 2 өрөө байрыг өнөөдөр түрээслүүлэхэд сард нэг яг зээлээ төлөх бүрэн төлөх хэмжээний их усвар гарч байгаа байхгүй юу. Бүр үнэхээр нэг зээлдэгч нь асвараад төлж чадхаа байлаа гэхэд. Өөрөөр хэлбэл ямар ч байсан тэр хүн байрнаасаа салах санхүү хувьд бол боломж том бага байна. Ийм эрсдэл багтаа, ийм найдвартай зээлийг ийм өндөр одоо дүнгээр даатах нь надад шудраг ус санагдаж байна. Бид яагаад энэ тооцоо гаргасан гэхлээр хэлж байгаа. Батгүй хэлчээ. Монгол эрэгтэй хүний дундаж наслалт яг бага байт юм байна. Одоо эмэгтэйгээс 10 насаар бага байт юм байна л да. Тийм байгаа. 65 67 болсон байлаа тийм. Нэг 65 хүрээд эрэгтэй хүмүүс нас орж яхад эмэгтэйчүүд чинь 75 хүрдэг, 80 хүрдэг юм байна. Тэгэхээр нөгөө нэг айлын гол орлого олдог нөхөр чинь эрэгтэй хүн байгаа шүү дээ. Тэгээ бид нар чинь одоо нэг хэдэн цаас олох гол ам харгуул явж байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө тэгэл нэг хамаг юм үзэж чадлагүй байж байгаа л өнгөрчөөд шүү дээ. Юун тэр эрүүл мэнд, юун тэр гоо сайхан, юун тэр тэ амнаас наацхан байхгүй шүү дээ. Тэгэл уурхад ажилтдаг нь тэгэл машина бариад оффист ажилтдаг нь өдөр шөнөгүй суугаал ингээл явж байгаа. Тэн дээр бол эрсдэл өндөр мөө. Ихтэй банкны үүднээс харах юм бол найдвартай, даатгалын үүднээс харах юм бол энэ
одоо буцааж олохгүйгээр маш их хэмжээний мөнгө авч байгаа л гэж би харж байгаа байхгүй. Тэглүүл яах вэ? Ер нь бас тэгж ер нь харагдахаар байгаа байхгүй. Тэг өссөн өсөөгөө байр нь хүртэл банкныхын нэр дээр одоо ордер авцсан байж шít. Бүр болохоо байлаа гэхэд чинь банк нь бол байраа зараад өөрсдийнхөө алдагдлыг нөх боломж байна л да. Одоо тэгээд ер нь хуулийнхын хувьд ямар гаргалгаа байгаа юм бэ? Одоо тэгээд хэрв ингээд хуулийн процессороо яваад энийг одоо цуцлуулах ч гэдэг юм уу? Одоо ер нь яг таны зорилго ер нь яг юунд хүрэх гэсэн зорилготой одоо юмрхүү awareness үүсгээд яваад шүү дээ тий. Нэгдүгээрт би одоо өнгөрсөн 7 хоногоос эхлээд олон нийтэд энэ мэдээлэл хүргэсэн. Ипотекийн зээлтэй буюу зээл авах гэж байгаа хүмүүст. Энэ бол маш сайн хүрсэн баг гэж бодож байна. За мэдээж дүрм журмтай холбоотой учраас хуулиараа явна. Тийм учраас би санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ өгсөн байна. Та нар энэ журмыг батлахдаа захиргааны ерөнхий хууль заасан нөхцөл журмыг зөрчсөн байна. Маш олон хүнтэй хамааралтай шийдвэрийг нууцаараа гаргасан буруу юм. Энийгээ зогсоо гэдэг. Хувийг нь би хууль зүйн дотоод хэргийн яамд өгсөн байна. Яа тэгэхээр хууль зүйн дотоод хэргийн яам энэ журмыг хянаад тэг болж байгааг бүртгэх ёстой байгууллага байхгүй. За надаа ингээд хэрвээ зөвшөөрсөн хариу ирэх юм бол ойлгомжтой. Тэгээ би бүр болиул гэж байгаа биш байхгүй юу? Энийг төр зогсоо олон нийтээр хилцүүл, тооцоо судалгаагаа явуул, тэгээд цаашаа явж болно дэмжиж байгаа. Үгүй гэд хариу өгчих юм бол би санхүүгийн зохицуулах хорооны даргыг санхүү зохицуулах хорооны зөвлөл гэж байгаа. Одоо дээдлийнхэн байгууллага гэсэн. Тэнд нь гомдол өгөөд тэрийг нь хүлээж авахгүй бол би захиргааны шүүгт хандна. Захиргааны иргэн шүүгт хандна тий. Ер нь одоо ингээд та awareness үүсгээд ингээд явж байгаа хүмүүс ямар байр суурьтай дийлэнх юм одоо танд хандж байгаа усууд байгаа бах. Ер нь яг юу гэж хэлж байгаа юм бэ? Яг гоо ингэж яг ийм журам батлаад гарцсан юм байна. 8 сарын 1-ээс хэрэгжиж байгаа гэдэг талаар нэг ч хүн мэдэхгүй. Хин ч мэдэхгүй яг үнэндээ. Одоо тэгэл тэр санхүүгийн зохицуулах хороонд ажилладаг нэг 4-5 дарга. За тэгэл тэр даатгалын гэдэг юм уу те. Одоо энэ үр шимийг хүртэх ёстой компани захирлууд л мэдж байгаа байна. Бусд нь бол ёстой ямар ч ойлголттой алга. Тэгэхээр ингэж миний карманаас мөнгө гарах шийдвэрийг би мэдэхгүй байна гэдэг чинь өөр аяг буруу байхгүй юу. Миний саналыг авахгүйгээр нэг дарга шууд за ингэчээл та тэгчээл та гэж байгаа нь өөрөө буруу. Гол зарчмын асуудал тэрэнд л байна. Би гол нь нэг янз бүрийн одоо стратегийн өмгөөл гэдэг юм уу те олон нийтийн эрх хэргийг хамгаалсан асуудлаар ингэж өмгөөл хийхдээ хамгийн гол барьдагсан юм. Хүмүүс энэ журмыг мэдсэн байх хэвээр, хуулийг мэдсэн байх хэвээр. Хоёрд нь гэвэл энэ журам батлагдах процесс нь хуульд нийцсэн байх хэвээр. Гуравдугаарт нь энийг эхнээс нь дуустал юм аа гэдэг. Хизээ хилээд ковидын дараахан Нямбатар дарга Улаанбаатар хотын нэг хөдөлгөөнийг шууд хааж исэн байхгүй. Нэгтгэн өглөө тэг сонгоогоор явуулна гэдэг ажлын өдөр өвөл. Айгүй олон хүмүүс ажиллаж соцорсон шүү дээ. Өглөө машин унаад гараад ирэх гэсэн чинь цагдаа нар гараад зогссон. Хүмүүсийг явуулах. Өнөөдөр тэгш явна гэв. Тэгээд хүмүүс ажилдаа ирж чадахгүй, хүүхдүүд сургуульд явж чадахгүй, ээж аав цэцэрлэгт хүүхдээ хөргөж өгч чадахгүй. Тэгээ автобус нь хөрөлцөхгүй. Тэгтэл нэг залуу дойж дэрэг. Мань хүн бол нөө уурхад ашилдаг. Өмнөх өрөөний гэртээ амарчаад хүүхдээ хөргөж өгчөө буцаа явж исэн цагдаа сусгаад явуулахгүй. Би мэдэхгүй ш наа шийдвэр чинь би явна харин ажиллаа юм ярина. Тэгээ цагдаа 250,000-аар торгож ирсэн. Энэ твээр гарч ирсэн. Тэгээд энэ асуудал дээр би өнгөл үзүүлээд тухайн одоо актыг хүчингү олгуулж ирсэн. Тэгээ гол нь 250,000 биш байхгүй. Хин нэг дарга миний одоо явахгүйг зүгээр бүтэнсээ өдөр лайв хийгээл шийдчихдэг тий. Тэрнээс нь болоод ингээд сая 400,000 хүнтэй хотын амьдрал зүгээр зогсож идэг. Ийм дураараа ийм одоо даварцсан байж болохгүй шүү дээ. Энд дэр одоо юу гэдгийг тогтсон яг одоо батлагдсан ч гэдэг юм тийм журам эсвэл хуулийн зүйл заалт гэж байгаа. Одоо юу гэдгийг ийм одоо олон нийтэд хамаатай шийдвэр гаргах гэж байгаа бол тэд хоногийн өмнөөс эхлээд ингэсэн байх хэрэгтэй ч гэдэг юм тий. Тэр захиргааны ерөнхий хууль дээр байна. За би ингээ үгээр хэлээ. Хин нэгэн дарга олон нийтэд хамааралтай шийдвэр гаргах гэж байгаа бол олон нийтэд мэдэгдэнэ. Тэр журмаа танилцуулнаа. Тэгээд энэ журам баталснаар нөгөө нэг нөлөөнд нь орох ингээд этгээдүүд байгаа шүү дээ. Тэдний саналыг авна гэж байгаа. Санал авна гэж заасан байна. Заавал одоо хилцүүлэг хийнэ гэж байна.
Тэгжиж дараа нь батлах болохоо шууд нэг өглөө нэг дарга босч ирэл. За энэ замыг хаа. Өнөөдөр та нар тэгш явна. Өнөөдөр сондгоо явна гэж ярьж болохгүй байхгүй. Бид нар бас амьдрмаар байна те. Бид нар бас ингэж машин унаа явмаар байна. Бид нар бас ингэж зээлээ төлмөр санхүүгээ бас төлөвлөмөр байна шүү дээ. Тэгээд санхүүгийн зохицуулах орооны дарга гэдэг нөхөр. За 8 сарын 1-ээс чи сар 70,000 төгрөг төл, чи 30,000 төгрөг төл, чи 50,000 төгрөг төл гэдэг шийдвэрийг банкаараа гаргах хэрэг байхгүй. Энэ журмыг одоо жишээ нь үйлчлүүл одоо бид нар угаасаа даатгал төлж байгаа шүү дээ. Гинти ослын даатгал тий жил болгон. Тэнгүүд одоо энэ дээрээ давхар бодогдох юм уу эсвэл тусдаа явах юм уу? Одоо чинь би амь насны даатгал даатгуулсан бол миний тэр гинтийн ослын даатгал байхгүй болоод тэрүүгээрээ явах юм одоо мэдгүй тэр журам дээр нь яг наривчсан тийм залхуу юм. За тусдаа юм. Банкны барьцаа буюу орон сууц байгаа. Эд хөрөнгө байгаа шүү дээ. Тэр бол одоо ингээд жилээр гэрээгээ хийгээд даатгалын компаниуд дээр явна гэсэн. За миний яриад байгаа болохоор амнаас эрүүл мэнд буюу хувь хүнтэй холбоотой даатгал. Энийг амьдралын даатгалын үйлчилгээ үзүүлдэг, даатгалын гэрээгээ 20-30 жилийн хугацаагаар байгуулдаг компаниудтай байгуулах. Тэгэхээр ингээ хоёр хуваагдаж явна гэсэн үг. Тэгэхээр орон сууцтай холбоотой хэсэг нь бол нэг жилдээ нэг 70-80,000 төгрөг. Амьстай холбоотой хэсэг нь 300-аас 800,000 төгрөгийн одоо шимтгэл төлөхөр болж байгаа л гэсэн үг. Тэгээ наа чи нэрний яах зүгээр яг нэг үннийг хэлгээд бол шудраг бос зүйл л дээ. Гэтэ ер нь ийм шудраг бос зүйлс одоо зөндөл байна л да. Одоо ингээ хараад хахад Монголын одоо энэ бол ерөөсөө банктай холбоотой асуудал ерөөхдөө яригдж штэ. Ипотекийн зайл гэдэг нэр санхүү банк. Таны нэг өмнө нь ярьжсэн нэг шүүхээр яваад эцэслүүлээд 1% шимтгэл биш үү тийм. Тэр одоо ямар хөө аа. Одоо 1% шимтгэлээ бид нар эцэст буцааж авч чадах юм уу? Чадахгүй юм. Одоо тэн дээр бол би ямар нэгэн дөрвтэй шийдвэр гаргасан гэж юусэн огт. Одоогоор сонсоог л байна л та. 1% шимтгэлтэй холбоотой шүүгэн шийдвэр эцэслээ гарсан. Харамсалтай нь амьдралтай биелэхгүй. За энэ асуудал юунаас болсон гэхлээр одоо манай нэг хамаатны дүү Солонгост 5 жил гэрээгээр ажиллаад Монголд ирээд хүнчнийг байр авдсан шүү дээ. Байр аав, машин аав бас нэг тэгээ бас нэг амьдралаа ингээд юм эхлүүлдэг те. Тэгэхэд мэдээж нийт цуглуулсан мөнгөөр авч хүрэхгүй учраас мань хүн банкны зээл хөцөлдөхгүй юу. За тэгээ зээл нь гарсан наанз бүх юм мань хүн ч ингээд төлөвлөсөн. Тэгээд банкнаас ч зээл авсан чинь 1% шимтгэл яг олохтой авцсан ба. Тэгтэл мань хүн чинь нэг 800,000 төгрөг төллөө. Тэрүүгээр гэртээ нэг деванчул аав гэж төлөвлөсөн байсан. Байхгүй. Яасан деван авахгүйсгүй харин зээл судалсны шимтгэлгээ авчлаа гэх. Би тэгэхээр чи юу яагааг юм уу? Бүх материалыг мань хүн өөрөө бүрдүүлсэн байхгүй. Ингээл байшингийнхаа зургийг аваад нөгөө санхүүгийнхаа юмыг хийгээл барьцааныхаа юмыг болол банкнаас тэр зээлийг суулгахтай холбоотой ямар ч ажил хийгээгүй. Ямар ч зардал гараагүй. Байж бичиг баримт л нэгсэн байсан тийм. Процесс ингээл нөгөө нэг зээлийн эдийн засгч нь хүлээж аваад тэгэл хуралдаа танилцуулаад хурал нь хилцээлгээл гаргаж байгаа тийм. Тэгэхээр энтэй холбоотой зардал бол банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой зардал. Чи нөгөө нөхрийн гэр мөрт нь очиод зураг хөргийг аваад ядаж нотротын зардалж гараагүй байхгүй юу. Тэгэхээр ямар ч зардал гараагүй байж ээж хүнээс зардал нэхэж авна гэдэг чинь өөрөө шудраг бос. Логин чанартай л гэсэн үг шүү дээ. Гацаг байдал орж байгаа хөрхийг. Тэгэл гүй энэ юу яриад байгаа юм бол за чи болчихоо угаасаа наа чин очлоо зогсож байна. Уучлаарай гэхээр тэгэл хүн авч байгаа байхгүй. Тэгээд за ийм асуудал байна гэд тэгээ шүүх тандсан. За шүүхтэр бол маш том маргаан болсон. 10 банк орсон. Наад нөгөө төвчнийг тал болцсон. Тэг юм л дээ. Тэгэл хуулийн хэлцээний дарга нь ахлах нь. За тэгээд нэг хуулийн фирм авц 20 хэдэн. Тэгээд бүгдээрээ хажуудаа том хуулийн багтай байж байгаа шүү дээ. Багтай орж ирсэн. Нөгөө талд нь болохоор ингээд судар өсөлтөөний газар гээд нэг 2-3 мэрэгчлэлтэн эндээ сайн дураар явсныг 2-3 үйлчлэг. Тэгээд гол маргаан юу болсон гэхлээр бид нар хэлж байгаа байхгүй. Та хүнээс зээл судалсны зардал гээд 1% мөнгө авсан байна. Ямар зардал гаргаснаа бид нарт харуулчих. Тэгвэл окей би төлөе гэж байхгүй. Тэрийгэ гаргаж чадахгүйсоо ялгцсан. Тэгээ шүүгэн шийдвэр юу гэж гарсан гэхлээр нэг банкуд зардал гараагүй байхад зардал гарсан гэдг нь хууль зөрчижээ. Хоёрдугаарт нь энэ
одоо хууль бусаар олсон хөрөнгө орлогыг буцааж олгуулах одоо хуулийн үндслийг тавьсан байхгүй. Одоо би энгийн үгээр хэлвэл ингэдэг юм. Чи надаас хууль бусаар орлого нэг газар олцсон бол тэрний үр дагаврыг арилгана гэдэг чинь авсан мөнгө буцааж өгснүүдийн үр дагавар арилна шүү дээ. Тийм үү? Тийм. Тохирлын барагдуулна гэсэн үг шүү дээ, тий. Тэр огт барагдаг байхгүй. Өнөөдрийг болтол. Хууль бусаар авсан байна гэж орхицсан. Бид нар одоо мөнгөө одоо дээрэмдүүлчихэд одоо буцааж авч чадахгүй л байна гэсэн үг шүү дээ. Тэр чинь тодорхой хэмжээ. Шүүгээ өгж өгсөн гэхлээр энэ нөхрий чи энэ нөхөр дээрэмдсэн юм байна. 20 сая торгочж байгаа байхгүй юу? Тэ болоо. Тэ тохирсон хүмүүс яах юм? Тийм шүү дээ. Чамаас хууль бусаар авсан мөнгийг өгснөөр тэр хууль бус үйл ажиллагаа чинь зогсно. Гурав дахь асуудал нь юу вэ гэхээр цаашдаа энэ үнэлэлгүй тогтоодог байдлыг зогсоо яг гарсан зардалтаа нь уйлдуулж тогтоо гэдэг ийм шийдвэр гарсан байна. Аль нь ч биелээгүй. Одоо тэгээд авсаар л байгаа юм. Авсаар л. Нөө зэ. Би гэж яахгүй араа. Одоо шинэ бизнесийн зээл дээр бол ийм зардал гардаг. Одоо би дарханд ингээд нэг том тижээлийн үйлдвэр ашиглалтанд оруулах бол банкныхан чинь очино шүү дээ. Тий. Газар дээр нь үзэн харна. Тэгчин чинь томилтын мөнгө гарна. Одоо янз бүрийн хуулийн дүн шинжилгээ хийлгсэн бол гарна, аудит хийлгсэн бол гарна. Тэр зардыг төлөх бол эцэг болно. Уус дэлхийд байдаг. Англи орон сууцны зээл, хэрэглээний зээл дээр одоо тэтгэврийн зээл гэж яриа те. Ямар ч зардал гардаггүй. Цалингийн зээл үү те жишээлбэл. Тий. Авъя гэхлээр ингэж таны нөгөө нэг конов дараал энэ байгууллагад ажилт юм байна. 5 сая төгрөгийн зээл авд юм байна. За тэгээд яг энэ 3 сарынхан зээлийг олгоч гээл ямар ч зардал гарахгүй байхгүй. Тэгэхэд тэндээс ингээд шимтгэл авч байгаа. Бас нэг гайхалтай юм нь юу гэхээр бүх банкуд адилхан шимтгэл авчихсан байхгүй. Адилхан хувь хэмжээгээр 1%. Тэгэхээр би ингээд хаан банкнд уучлаарай гэж гараад голомт банкнд давхад очиход 0.5 байвал би сонгож болж шít. Тэгтэл ингээд зах зээл дээр давуу байдалтай олигопол үүсгэсэн банкуд хүний гарцаа өгөлд оруулж байгаа. Надад төлөхгүй бол чи тэнд төлөхгүй бол энд төлнө. Бүгд адилхан. Энд чинь нөгөө нэг бас юуны өрсөлдөөний хуулийг зөрчсөн асуудал болж байгаа. Тэгээ хамгийн гол нь би яг энэ одоо стратегийн өнгөлөлийг эхлүүлэхдээ бусад улсад яадаг ингэж жишээ судалсан. 2013 билүү 15 онд Германд хэсэг хуульчид шүүгдсэн юм байна. За. Яг ийм асуудал. Яг энтэй адилхан уу? Энтэй адилхан асуудал. Тэгээд Герман Монгол хоёр ч хуулийн хувьд яг адилхан шүү дээ. Тэгээд Германы хуульчид яалаад, дээж хүүхдэр яалаад тэгэн гол нөгөө компаниуд хууль бусаар авсан шимтгэлээ буцааж олгосон. Нэг. Хоёрт нь гэвэл нэгэн тийм шүүхийн шийдвэр гарцсан учраас Германы хууль тогтоох байгууллага хуулинд өөрчлөлт оруулсан. Ингэж авч болохгүй гэдэг. Тэгээд энэ асуулт чинь ингээд шийдэгдэж байгаа. Бүр уг үндсээр шийдэгдэж байгаа. Дахиж ийм зөрчил гаргахгүй хүртэл болгоцсон биз дээ. Амар соёл моёлтой ингээд хуулиа дагдаг болсон тэг шийдэж штэ. Манай гол тэгэл за хууль бусаар авсан юм байна. Өө банкуд одоо хууль зөрчсөн юм байна. 20 саяар торго гэл. Тэгэл ийдсэн. Тэгээ одоо ер нь цаашдаа нэг ийм хуулийн ухардл гэх юм одоо нэг энэ хууль дийдлэх ёсны асуудал яригадаад байгаа шиг байна тий. Тэгээ энийг одоо яах вэ? Тэгээ нөгөөдөл нь ингээл одоо цаашдаа ингээд эн чинь одоо юу гэх юм өөр бусад зүйл дээр ч гэсэн ер нь ингээ явах юм. Одоо бүр шийдвэр нь гараад байдаг. Нөгөөдөл нь ангаагаад байж л байдаг тий. Хохирол нь барагдахгүй хүмүүс нь хохирол байдаг. Тэгээд энэ байдал ингээ цаашдаа явах. Яг ер нь явуулах хэрэгтэй юм шиг л бууж өгч болохгүй. Одоо хуульчид жилдээ про боно буюу үнэлбэргүй одоо үйлчлэгээ үзүүлэх хуулиар үүрэгтэй байхгүй. Төлбөрийн чадваргүй ч юм уу те янз бүрийн хүмүүстэй гэж байна. Тэгэхээр би энэ ажлынхаа хүрээнд миний одоо нийгмийн өмнө хүлээс үүрэг гэх юм уу гэж бодож л би явж байгаа. Эндээс бол би нэгж үүрэг олохгүй, ямар ч ашиг байхгүй. Харин ч одоо ингээд өөрөө цаг заваас зарцуулаад за муугаар хэлвэл одоо баг дайсантай болоод гэх юм. За одоо энэ бас хүмүүс тэгдэм байлээ шүү дээ. Гэхдээ чи одоо ингээл банкудаа муудалцлаа одоо яана маана тий. Ингээ ярьцгаар наад хуулийн чинь баталсан гişүү чинь чамд зуух юм уу ч гэх шиг. Надад бол хамаахгүй би нэх айгаад ичээд хамгийн гол нь би буруу юм хийгээгүй тий. Тэгээд хин нэгэн ингэж явахгүй бол өнөөдрийн нийгэм ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Танд ер нь дарамт ирсэн үү? Банкудаас гэдэг юм. Одоо яг энэ чинь бол бас нэг тийм амархан шийдэх шиг цаана бол асар хэмжээний мөнгөний асуудал яригдж байна шүү дээ. Яг үүндээ төлбөр
иргэдтэй одоо төлбөрийг буцааж олгоно гэх юм бол энэ олон зээлүүдийг чинь ингээд тооцоглохлоор асар хэмжээний мөнгөний асуудал яригдчихлаа л да. Тий. Гэхдээ надад бол нэг хайхтар таамт ирээгүй. Би ч бас хуулийн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Одоо хүний ярьдгаар цагдаа найзч байна, шүүгч найзч байна гэдэг шиг. Манай салбарын бол намайг мэднэ. Би тэгээд өөрөө нэг хүнд ямар хүн дарамтлуулах вэ гэхээр хууль бус юм хийцэн ч юм уу нийтдэгтэй хүмүүс жоо айхлах л та. Надад бол айгаад ах юм байхгүй. Ер нь миний ярьж байгаа асуудал яг уг үнцээр бол зүв байгаа учраас хаанч гэсэн очиж ярихад бол нүүр бардам байгаа. Тэгээ би яг одоо ингээд бусад хуульчтай одоо доороос гарч ирж байгаа хуульч болж байгаа хүмүүстээ бас нэг хүлгэр үзүүлэх гэж бодож байгаа юм. Нэг жилдээ нэг асуудал байрч аваад тэрийг нь олон нийтэд хүргээд зөв замд нь оруулах юм бол тэгэл болоо. Тэгээ надаас гадна 10 хуульч 20 хуульч ингээ яваадах юм бол энэ нэг дураараа ингэж ажилтдаг дарга нар ч бас нэг айдаг хичдэг болно шүү дээ. Тийм учраас л явж байгаа. Таны хувьд хууль шүүний үднээс харахад ер нь яагаад нэг ийм жишг тогтцсон юм? Тэрийг ер нь яг үндэс нь юу гэж бодож байна юм та? Тэгвэл наа чинь айгүй буруу жишг тогтчод яваад байна шүү дээ ер нь бол тийм. Тий ер нь бол нөгөө нэг ялсных нь аз одоо ялгсных нь хог гэдэг нэг тийм муухай жишг Монгол тогтцсон байхгүй юу? Одоо хамгийн ойрын жишээ сонгуул байна тийм. Сонгуулаар ингээл аим шудраг хөсөлж байгаа бол яг санал авах өдөр зүгээр л цаанда гардаг байхгүй. Мөнгө тараагаал хүн зөө өгөөл одоо яад. Тэгэл ингэж бужигж байгаа л сонгуульд ялсан нэг нь тэгэл гişүн болоод явцдаг. Ялагдсан буюу нөө яг 4 журмаараа явж ирснэг нь хохироол үлдчихдэг. Тэгэхээр ийм соёл суудсан байгаа байхгүй. Банкуд дээр ч гэсэнтэй. Яа гэм бид нар хүмүүсээс ингээл хууль бусаар бага мөнгө авцсан. Тэр шүүгээр тогтоогдсон. Тэгээд суугаад. Тэгээ суугаад гэдэг энэ тэгээд та нар намайг яг яах юм гэж аахгүй юу. Тэгэхээр за та нар ингэж авдсан бол би ч гэсэн наатхан дээр ч яа. Ядаж удаавч нөгөө нэг алахгүй ч гэсэн айлгана гэдэг шиг те. Хилээл ах хэвээр яриал ах хэвээр. Юмын ингээл гаргаж ирээл тайлбарлаалах хэвээр. Тэгэхээр чинь хүмүүс чинь тэнийг биш ингээл нэрээ юм байна. Нэрээ тийм байна. Тэг хүн болгоо ингээ шаардлага тавьдвал юмс илүү сайн зүг рүү явна. Би бол хуульчтай. Би миний мэддэг чаддаг юм бол хууль واخгүй юу. Хуулийн төслийг ингээд хуульч биш хүн уншихаар яг нарийн юуг нь мэддэггүй. Эдгээр яг ямар хулгай хийх гэдэг. Нюансыг ойлгох. Тийм. Эдгээр яг энийг бүр юу хийх гэдэг нь гэдгийг бол мэдэхгүй байхгүй юу. Бид нар чинь ингээл өдөр болгон ингээл хууль нухаал уншаал маргаан дээр ороод энэ заалт ийм учиртай гэдэг мэддэг учраас аль болох нь хуулийг батлагдахаас өмнө олон нийтэд ингээ хүргээд гэх юм бол бас өөрчлөгдөд байна. Тухайлх юм бол юу вэ штэ? Сая татврын багц хууль. Явсан. Сангийн яам өстой чухмал одоо татвар шимтгэлийг чинь буулгаад үгүй алаад үгүй гэл баталсан шүү дээ. Юу төслийн танилцуулсан. Тэгсэн чинь яасан гэхлээр сургалтын төлбөрөөс татвар авах болсон байсан. Нөт. Эмнэлгийн үйлчлэгээ буюу чи ингээд эмнэлэгт үзүүлээд яг өгөх гээд явж штэ. Тэгээд 100,000 төгрөгийн төлбөр төлөхөд нэмээд 10% татвар буюу нөт авах орж. Оршуулга. Ээж аавгаа ч юм уу тэ ойр зүүнийг алдсан хүнээс оршуулгын татвар авна гэж төсөл оруулсан байсан шүү дээ. Тэр нь бол юунаас орж ирсэн байх гэдэг нь тийм. Сангийн яамнаас сангийн. Тэгэхээр ийм болохгүй хуулийн заалт яваад байна. Энийг ч одоо ингээд баталчих юм бол бид нэр тэгээ ингээд шаардлагагүй юм дээр ингээд татвар төлөх гээд байна. Улс орнууд чинь жишээлбэл боловсралтай хүн тэгээ хүмүүсээ боловсралтай болгоё гэж байгаа юм чинь улам дэмжих хэрэгтэй байсан. Хүн өвдөөд зовоод хамаг мөнгөө ингээд явж байхад 10% татвар авах гэж чинь дэндүү хүнлэг болсон. Гэдэг ийм байдлаар ингээд асуудлыг яриад хилээд шүглүүлээгээд явхаар өөрчлөлтгөл юм билээ. Тэгээд одоогийн төсөл дээр бол тэрийг авсан л гэж ярьж байсан. Тэр зүйл залтууд аваа хийсэн гэж. Тийм. Одоо ер нь таны харж байгаагаар тэгээд одоо ингээд юу гэх юм мөс хаглаач гэдэг юм одоо ингээд явж штэ та ингээд бас нэг юм тодорхой хэмжээнд сайн жишг тогтоох гэдэг юм. Ер нь одоо тэгээд
Одоо таны яг энэ жишгийг дагаад явж байгаа залуучууд хэр олон байна? Магадгүй танай салбарын хувьд харахад ер нь танд ажиглагдж байгаа зүйл байна. Бага. Одоо энэ доороос гарч иж байгаа дүүнэр гэж ярий те. Тэд нар бол айгүй тийм айхтар хэрсүү болцсон. Тэгээд тэр хүмүүст ингээд бид нар үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй байхгүй. Ер нь бол бидний үеийнхэн чинь хэм үү бидрээс дээш хүнийхэн чинь нэг жоохон бэртгчин зантай. За би л болж ивэл тэгээл хамаагүй тий. За хөвөө хичээсэн гэдэг шиг. Яг чи бити хийлам хүнтэй ингээд муудалцаад айгуул дараа наач чам гай болно. Наач айгуул юм бодож чинь айгуул чамаа ингээд юм очиход дэмжихгүй. Ядчил нөгөө хийлам тий хар хийлам яах гэсэн. Наадах чи ингээд болчвол цаана нэг хүн мөнгө олж чадхаа байчаа чамд хар буруу сан нэг ийм те ингээ одоо манайхны үеийн яг тийм бохгүй. За яшиг чамааг л оролдог бол яах гэсэн юм бэ? Хөвөө хичээн дээрээс нэмээд нэг мухар сүсэгтэй гэдэг шиг юм болоо. Тэрийг амар тийм амар зөв явж ийн гэж бодд юм шүү. Нэг тийм ахнаар байж нэг хинтэй ч ингээ моддгүй ингээ сайхан байж идэг. Дарга гэдэг. Нэг доллар шиг хүн болгон таалагддаг. Тэгээ гол нь ингэж явсны чи үр дүн яг өнөөдрийн Монголын нэг тэ утаатай, төвчлөлтэй, хулгайтай. Тэгээд нэг дарга нь ингээд юм хусаад байгааг мэддэг чсэн хинч хилдэггүй, хинтээж дайсан болохыг хүсдэггүй юм. Бидний мэддэг нөгөө нэг барууны нийгэм гэдэг юм уу те. Өндөр хөгжилтэй улсад иргэн болгон нөгөө нэг өөр юуг ойлгодог те. Оролцоогоо ядаж нөгөө автобусанд ороод нөгөө юугаа төлөхгүй бол төлбөр төлөхгүй суучвал шууд устдаг. Тийм нойрын тэр автобусанд тэр хүн юмаа төлөхгүй суучлаа гэдэг. Эн чинь хүний мууг үзэж байгаа биш байхгүй. Хүн болгон мөнгө төлж иж тэр автобус чинь шинэ автобус авах мөнгөтэй болно. Ер нь нийгэм чинь зөв болно гэдэг ойлголтыг л суулгая гэж байна. Одоо ер нь хэрэг хугацаа шаардлагатай бол таны хувьд одоо ингээд энэ өнөөдрийн нэг юм богсцсон гэх юм уу те. Одоо нэг ингээд хүн болгоныг хуулийг бол одоо мөнгөтэй бол ерөөхдөө хууль бол нэг сонир биш боллоо шүү дээ. Ялангуяа мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчлэгээ болж эхэлж байна. Тэгсэн мөртлөө нэг ядуу жоохон доройд болохоор хууль ч хамгийн хатуу очиж шүү дээ. Үнэн. Уу яг хөө тэгээд нэг юм уу гэдэг. Түнэр харанхуйг зөвхөн суусан нэг ч гэсэн лаасаа гэдэг. Шүмжлээл ингээл тэр улгаач энэ улгаач гэж юу ч хийхгүй суугаад байвал юу шүүжлэгдэхгүй шүү дээ. Тэгэхээр би бас сошиал дээр нэг хэсэг ер нь сошиал хэвтвэтэй байдаг. Тэгээд бичгээс гадна нэг юм тодорхой үйлдэл. Хоёрдугаарт нь гэвэл тэр нь ингээд үр дүн авчраг. Жилдээ нэг асуудал ядаж. Тэгээд ингээд багаар ингээд явах юм бол надаас гадна ингээд өөр асуудал дээр явж байгаа зөндөө л хуульчд байгаа. Тэгээд эцсийн үндэ эн чинь бидний их орон бидний хүүхд амьдрах нийгэм учраас чаддаг мэддэг юм байвал тэрүүгээрээ одоо шинэ инженер байна тий. Багш нар байна, сэтгүүлчид байна, инженерүүд байна, одоо малчин ч юм уу тий. Хүн болгон өөрөө хийх ёстой юм хийгээд мэддэг зүйлээ бусдаагаа хуваалцаад явах юм бол гайгүй болох болов гэж бодож байгаа. Сая би нэг өнцөлийн цэцэд маргаа үсгэсэн. За. Хүн өөрөө өмч хөрөнгийг өмнө авсан үнээс нь бууруул зарж болохгүй гэдэг хуулийг нэг тийм зүйл орцсон байсан тийм 2023 оны 12 сарын 7-ны өдөр улсын хурлаар баталсан. Тэгээд 1 жилийн хугацаанд ерөөсөө бүр айгүй том асуудал үүссэн. Одоо хүн байраа зарах гад. Яг 100 саяар авсан байраа 90 саяар зарах гад яваад очиход бүртгэж авахгүй. За хашаа байшин байна. Тэр чинь хашаа байшин чинь үнэн үсэн буу янз бүрийн болно шүү дээ. Тэгээ арай их зар тавьж байгаад нэг хүн яваад одлоод хүл хөлөгтөр очихоор та заавал үнийн нэм зар. Тэгээ нүүн жагаа яах чи эн чинь миний хөрөнгө шүү дээ. Яагаад би өөрийнхөө хөрөнгийг хитээр зархаа, хинт зархаа би яагаад танаас асуух хэрэгтэй гэхээр хууль нь юм аа. Гэ ингэ суучдаг. Тэгээ эднэр бол яасан гэхлээр зөвхөн одоо татвар авах гад ийм бол баталсан бил. Нэг хүмүүс ч бас нэг жоохон үнэ буулгаж байгаа татвараа шимтгэлээ жоохон бууруулах гэдэг гэж үзсэн юм байна. Яг тийм бас байна. Тий. Тэгвэл одоо жишээлбэл тиймгүй ч юм бас байгаа шүү дээ. Одоо бизнесүүд байна те ингээд гурилын үйлдвэр гэдэг юм те. Тэр ингээд байнга үнэтэй байхгүй шүү дээ. Хуучин мууд нийлэг торгодолд орно.
Тэгэл зарихээ зарагдахгүй. Эсвэл банкны барьцаанд хураачаад дуудлага хултаанд орохоор үнийг нь бууруулдаг тий. Нэг удаа дуудлага хултанд орохгүй бол буулгадаг, дахиад буулгадаг, дахиад ер нь буулгаал явдаг шүү дээ тий. Ер нь эцсийн дүндээ би ер нь өөрийнхөө юм хідээр зарах нь хин тамаатай тийм шүү дээ. Чи миний хөрөнгө шүү. Би өөрөө өсөө туслуулж ийж олсон хөрөнгийг 5 4-өөр зарна уу, өнгөө тэд нар батгүй байхгүй юу. Гэтэл энэ хуулийг батлаад жил болсны дараа би үндсүүлийн цэцэд өгөөд 6 сарын 6-ны өдөр дунд суудлын худалдааны дүгнэлтээр үндсэн хуулийг зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарсан. Дүгнэлт гарсан юм. Тэгээ одоо энэ улсын хурал руу танилцуулна. Улсын хурал хүлээж авах юм бол энэ хуулийг үйлчил зогсноо гэж үзэж байгаа. Гэх мэтээр одоо ингээд нэг асуулыг барьж аваад ингээд алдааг нь засаал яваад байгаа байхгүй. Засаал. Нэгэнд одоо хуулийн үнэтэй ярилцж байгаа. Би одоо тэр хамгийн сонирхол татаад байгаа зүйл бол одоо тэр цогтгохтер гишүүний асуудал яригадаад байна тий. Тэгээ тэрийг болохоор улсын хурлаас бол тайлбарлалтаа энэ бол үндсэн хуулийн муртлаа гэж хэлсэн байна лээ. Гэтэл тэр хүн чинь бол одоо гэмт хэрэг одоо хууль зөрчсөн тодорхой болсон гэдэг тэнцээ шүүхээс бүр тогтоолон гарсан юм байна. Тэгээ одоо ингээд хилцэхгүй байгаад байгаа байхгүй тий. Бид яах вэ зүгээр энийг яг хууль шүүнийхин талаас та ер нь яг юу гэж харж байгаа. Ер нь одоо энэ дэр ямар гаргалгаа байх хэвээр. Би одоо гайхаад шүү. Тэр хүн уул нь ёс зүйн хувьд ч гэдэг юм одоо миний бодож байгаа л доо. Ёс зүй болоод моралын хувьд айгүй өндөр боловсрал иргэдэг гэсэн бодсон тиймэрхүү асуудлын төр одоо юу гэдгийг улсын хурлд очиж биднийг төлөөлөөд бидний төлөө өгсөн шийдвэрүүдийг гаргах байх гэж бодож байгаа байхгүй тий. Та тэр дээр юу яг юу гэж бодож байна? Энд нэх үндсэн хуулийн муртал орсон юм ерөөсөй байхгүй шүү дээ. Хуулийн дээр улсын хурлын гишүүн ял шийтгэгдсэн бол бүр эрхэнд дуусгар болно гэдэг заалт байна. Тэгээд ял авсан гэдгийг нь одоо Монгол талаа ярил харлаа шүү дээ. Улсын дэжүүгээс тогтоол нь гарцсан тэр нь эцэг болцсон баг. Тэгэл өөрөө ч гэсэн яасан санаа зовдгүй юм. Тэгэл тэнд хууль мөл батлаад яваад ах юм. Одоо тэр улсын хурлын гишүүд нь ч гэсэн одоо тоодгүй тэгэл тэнд гарсан тогтоолыг шүүхийн сайтн дээрээс авчиж болно шүү дээ. Эсвэл сүүхэн шийдвэр гүйцэтгэлийн алба улсын хурлыг хүргүүлэл болно шүү дээ. Тэгэхээр энэ бол айгүй тийм муу тэ онцгүй жишээг тогтоож байна. Тэрийг нь одоо ингэж илт мэдэн бодолж тайлбарлаж байгаа гişүүд бол надад бол инээдэнтэй санагдаж байна. Өөр хүн байсан бол тэгэл улсын дэжүүхэн тогтоол гарлаа гэж тас гэл алах зохиол хорхол авсан бол шууд ачигтал юм шүү дээ. Ямар ч маргаан байхгүй. Тэгэхээр нөгөө дабл стандарт гэдэг шиг гişүүдэд хуулийг янзаар бусад хүмүүст нэг янзаар одоо явж байгаа юм тоо жишээ бол юм л гэж харж байна. Ер нь тэгээд хулгаагаасаа зүхтах гэж ялаас мултрах гэж бас тэр хамгаалалт руу бас хүмүүс их ороод байна уу гэж бас хараад байна тий. Улсын хурлын гишүүний бүрэн эрх халдшгүй байдал гэдэг бол тухайн хүний хууль тогтоохтой холбоотой л бүр эрх байхгүй. Хууль тогтоохтой ямар ч даргаа сайхгүй, ямар цагдаагаа сайхгүй, хинээс ч яахгүйгээр яг тэр ард түмнийхээ эрх шигийг илэрхийллээ. Тэрнийхэн тулд би танд халдшгүй бүр эрх олгоё гэдэг агуулгатай юмыг хулгай хийсэн, худлаа хийсэн, шалгагдаж болзошгүй нөхдүүд баахан мөнгө төлж ийшээ их хурл руу ороод тэгээд нэг 4 жил тэндээ нэг новчонд орох хамгаалтанд байх л тийм болж байна. Энэ хуулиас хэрхэн яаж мултрах бүх юмнуудаа тэр 4 жил хийдэг юм уу даа гэж би юу яг зөв ажиглалт л та. Тийм тэрнээс яг нарийн юм бисээ нарийн ширээ юм. Яг тэгээд цаг хугацаа бас өөрчлөгдөж байна. Залуучуудын ухамсар дээшилсэн байна. Тэгээд юм дандаа юмэр байхгүй болов гэж бодож байгаа шүү дээ. Түрүү нэг бас асуух гээд орхисон асуулт байгаа юм. Тэр нэг даатгалтай холбоотой нэг түгээсээ даатгалтай холбоотой юм ярьж байгаа юм чинь тэр нэг албан даатгал байгаа шүү дээ. Одоо бид нар одоо өссөн үсээгөө даатгалдаг. Тэгээ тэрэн дээр болохоор одоо бас нөө нэг даатгаж байгаа компани бид нар одоо бас өөрсдөө сонгохгүй байх, тэ сонгох эрх мэрх байхгүй. Одоо шууд албан журмаар пат гэх. Тэгээд ерөөсөө ганц л юм хийж байгаа байхгүй тэр чинь. Мөнгөө эзээх юм бэ гэдэг банкнаас одоо яриад шүү дээ. Энэ юу нь яг хуулийн хувьд ч гэдэг юм уу хүний эрх талаас яг ямар юм бэ гэж бодвол сонголттой байх хэрэгтэй, сонголтгүй байх хэрэгтэй юм. Гэхдээ сонголттой байх хэрэгтэй шүү дээ. Бидний гол сонгосон нийгэм бол нэгдүгээрт өрсөлдөөн, хоёрдугаарт сонголт, гуравдугаарт чөлөө зах зээлтэй. Ийм гурван зүйл байж иж тухайн юмны үн буурдаг, чанар нь дээшилдэг. Тэгэхээр одоо банкудаас орон сууцны зээл авахд банкуучууд өөрийнхөө гэрээтэй компанийг тулгадаг байхгүй. Одоо худалдаа хөгжлөлт юм хаан банкн дээр очихоор за энэ компанидаа гэрээ. Үгүй би энтэй ихээр
наадхантаа чинь бид нар гэрээ байхгүй энэ компанидаа хийгээд. Энд чинь тэгэл хоорондоо тэр хоёр компани ямар ч одоо гэрээтэй байдгийг ягаад ч энийг сонгуулах гэдэг юм те. Уг нь бол банк зээлээ шаардлага хангаж байгаа бол хүндээ өгнө. Аль компаниар одоо сонгох нь тэр өмнө эрхий асуудал байхгүй. Даатгалууд бид нар сонгож болно болохоор байгаа шүү дээ тий. Болно шүү дээ. Даатгагдсан л үнэн байх юм бол зээл бол цаашаа явж байгаа хэрэгтэй гэж би бодлоо шүү дээ. Банк бол зүгээр зээлэл болов. Тий. Тэгээд та энэ зээлийг авахд энэ энийгээ даатгаад иргэж байгаа бол тэр шийдвэрийг хүн өөрөө гаргах хэрэгтэй. Монголд одоо 17-8 тусгай зөвшөөрөлтөй компани тий хин дээр нь очиод ямар нөхцлөөр даатгал хийх нь тэр үнэ эрхий асуудал. Банкуд ингээд өөрт байгаа давуу талаа ашиглаад хүмүүст бол ингээд тулгаж байгаа байхгүй. Одоо бас нэг иймэрхүү юмнууд явагдаад байна гэж би яг ажиглагтаад байна л дээ. Иргэн тойронд болж байгаа зүйл. Одоо ингээд барилгын компаниуд байна тийм. Ипотекийн зээлийн шийдэж өгнө гэд. Тэгээ хүмүүсээр ингээд урьдчилгаа аваад оруулчихжээ. Тэгээ ингээд урьдчилгаа аваад орно шүү дээ тийм. Тэгээ байрандаа орё ингүүт ипотекийн зээл нь явахгүй. Тэгээ 2 жил хүлээцсэн төрөсөө байгаад байгаа байхгүй. Одоо нэг үгээр хэлбэл хүмүүсийг худлаа ярьж хуураад авчиж шүү дээ тэр урьдчилгаа төлбөр. Одоо энэ асуудал дээр одоо яг яах хэрэгтэй гэдэг. Одоо энэ юус нэгэнт одоо эрэлт бол тулцсан байна шүү дээ. Хүмүүс байртай болмоор байна. Ялангуяа бид нар ч нэг сүүлийн 30 жил ямар байдалтай байж байгаад ингээ гараад ирсэн билээ. Хүн болгон ч байрсаа байхгүй. Гэтэл одоо эрэлт бол тулцсан байгаа шүү дээ. Тэрэн дээр бас үүдээд нэг юмнууд яваад байх шиг байна л да. Нөгөө талдаа банкуд ингэж байгаа. Ипотекийн зээл авъя гэхээр 2 юм уу 3 компани нэрэлдэг. Жишээлбэл хурд ч юм уу тий. За хурдын байранд бид нар зээл олгоно. Эсвэл өөр 2 компани санал болгодог. Тэрийг ингээд судлаад үзэхээр тэр банкнаас зээл авч барилга барьж байгаа компани. Тэгэхээр банк одоо энэ ипотекийн зээл гэдэг имийг өөрөөсөө зээл авсан компани байрыг борлуулах арга хэрэгсэл болгож хувиргаж байгаа. Хөшүүрэг болгоод байна шүү дээ тий. Гэтэл энэ ипотекийн зээлийн анхны зорилго бол анхудаа байранд орж байгаа залуу гэр бүлүүдэд одоо хямд үнэтэй байр олгох зорилготой байхгүй. Тэгэхээр энэ хотын төвд байж байгаа метр квадратанд 5 сая, 7 сая, 8 сая хүрсэн үнэтэй байрыг тэр хүмүүс ч авч чадахгүй. Авлаа гэхэд метр квадрат нь маш бага болчихно. Уг нь бол хотын захт гэдэг юм уу арай хямдхан үнэтэй одоо том талбай одоо худалдаж авах болцоотой байрыг тэр хүмүүс өөрөө сонгох хэрэгтэй. Банкуд энэ дээр нуглаа гаргаж байгаа. Би яагаад энэ ипотек дээр ингэж яриад идэг гэхлээр энэ зээлийн 60% нь та бидний татврын мөнгө байхгүй. 2013 онд Монгол Улсын засгийн газраас шийдвэр гаргаад за ипотекийн зээл олгоё. 60%-ийг нь жилийн 4% хүүтэй төрийн мөнгө, та бидний мөнгө. За энийг Монгол банкнд өгнө. Монгол банк цаашаа арилжааны банкуд өгнө. За арилжааны банк нөө 60%-ийн хямд их усүрээр өөрийнхөө мөнгөний нэмээд холиод гэх юм уу те холиод тэгэхээр нөгөө нэг жинсэн дундаж хүн буурж байгаа байхгүй 8%, 6% ороод ирнэ. Тэгээд эн чинь нөгөө нэг ийм мөнгөөр залуучуудаа байртай болох ёо гэж. Тэгэхээр энэ хэрвээ банк яг өөрийнхөө их усүрээр буюу өөрийнхөө мөнгийг хүмүүст ипотекийн зээл болгож өгч байгаа бол яахан тэдрээ хэрэг байхгүй. Энэ байшинд бид нэр зээл олгоноо. Энэ миний мөнгө учраас. Дуртай бол авд уугүй бол баяртай. Энэ даатгуул. Үгүй бол баяртай. Ядвал энэ банкны мөнгө. Одоогийн явж байгаа ипотек гэдэг бол миний мөнгө, таны мөнгө. Татвар төлөгчдийн мөнгө явж байгаа учраас банкуд ингэж дураараа ашиглаж дуртай нөхцлөө тулгах боломж ирэх байхгүй. Энэ дээр л гол нөхцөл нь явж байгаа. Ирэх байхгүй гэдэг нь ер нь одоо тэгээд хуулийн хүрээнд яг тийм байгаа юм. Би одоо яг ингээд цаахан дээр хараад бичигдсэн юм байна. Банкудад тийм ирэх олгоогүй гэдэг чинь байхгүй гэсэн үг. Тэгэхээр ингэдэг юм. Тусгай зохицуулалтаа салбар гэж байж байгаа. Зөвхөн зөвшөөрсөн юм хийдэг салбар гэсэн үг. Тэр нь бол банк. Банк бол Монгол банкнаас одоо зөвшөөрөл авсан үйл ажиллагаа эрхлэнэ. Одоо зарим банкнд иргэдээс хадгаламж авах эрх байхгүй. Яг бол тийм зөвшөөрөл олгодог. Яг энэ шиг орон сууцны буюу ипотекийн зээлийг олгохдоо бид нар байраа сонгоно, бид нар даатгалаа сонгоно гэдэг эрхийг Монгол банк олгоогүй. Тэгэхээр тэд ийм юм хийж болохгүй гэсэн. Тэгвэл одоо нэг иймэрхүү байдал үүсэж байгаа нэг талаараа Монгол банкнаас ч гэдэг юм уу
хяналт байхгүй гэсэн үг. Зөв. Монгол банк бол банкуудын үйл ажиллагаанд хяналт тавих байгууллага. Төрийн нэрийн өмнөөс. Яагаад гэвэл банкуд бол маш хөнгөтэй, маш нөлөөтэй, маш олон хүнд хүссэн нөхцлөө тулгаж чадах юм байгууллага. Маш хүчтэй гэсэн үг юм биш үү? Аль ч утгаараа маш хүчтэй, маш мөнгөтэй тий. Хэвлэлч бай, улс төрөгч бай. Хэрвээ хүсвэл худалдаад авч чадхал байх л та. Гэтэл тэр дунд чинь ингээд за нөхдүүдээ хамаагүй ингээд сагаадах юм байхгүй, давруулах юм байхгүй. Хууль дүрмжийн яг ингэж ажиллаа. Үгүйгэл бид нар танад төгсөн тусгай зөвшөөрлөг цуцлнаа гэдэг байгууллага чинь Монгол банк. Тэгэхээр сүүлийн үед бол одоо энэ ажлаа үнэхээр хангалттай байж байна. Би нөө банкудаа шүүгдэж явж байна. Одоо ингээл даатгалын компаниудтай асуудалтай явж байна те. Санхүүгийн зохицуулахаараа уг нь бол харьцангуй гайгүй. Харьцангуй гайгүй. Зүгээр энэ 2 сарын журмыг л жоохон яагаад баталсан тэрийг л ойлгохгүй байна. Уг нь бол илүү нээлттэй, илүү одоо юу хин одоо хяналт тавьдаг байгууллагуудынхаа нөлөөнд харьцангуй бага ордог гэх юм уу? Тийм шиг надад бие даасан байдлаа хангадаг гэж юу арай дээр Монгол банк аягүй хэцүү шүү дээ. Яагаад? Үгүй тэгэл очиод уулзах ихээр хүлээж авч уулзахгүй банкуд ингээ илт хууль зөрчиж байгаа баримт материалыг аваачиж өгч шалгадаггүй тийм л байгууллага надад санагдсан. Тэгвэл одоо өнөөдөр яг үннийг хэлэхэд ингээд банкуд гараад байгаа те одоо ингээд бүр юу гэж хэлэх юм? Хуулийн дээр гараа суудсан Монгол банктай холбоотой шууд холбоотой. Тэгвэл буруут нь Монгол банк л гэж ойлгох нь шүү дээ тийм. Зөв. Бид нар бол одоо би бол банкыг буруутгахгүй те. Яг үл тэр хувийн байгууллага. Яавал би илүү ашиг олох уу? Яавал илүү энэ зах зээл дээр өөрийнхөө хяналтыг тогтоох уу гэж явж байгаа тийм хүмүүс. Гэтэл эний чинь төрийн нэрийн өмнөөс хянах ёстой байгууллага нь Монгол банк. Тэр нь ажлаа хийхгүй байгаа учраас өнөөдөр энэ банкны 1% холбоотой гэдэг юм те. Хүмүүст банкуд дурынхаа байрыг шахдаг. Дурынхаа даатгалын компанитай гэрээ хийгээж одоо төлөхдөг энэ байдал чинь явж Монгол банк ажлаа хийгээг учраас л гарч байгаа. Хоёр дахь асуулт нь юу гэхээр манай банкны салбарт өрсөлдөөн харьцангуй бага болцсон. Одоо гадаадын банк оруулж ирээгээл нэг хэсэг 2000-аад оны үед аягүй явлаа шүү дээ. Тэгэхээр л одоо би банкыг гэж хэлж чадахгүй. Тэгтэл нэг юм яг тэр үед ийм хүчтэй мэдээлэл таардаг. Гадны банк ороод ирэх юм бол бид нэр газраа барьцаа тавьж байгаа юм. За тэгээ хамаг юмаа ингээл гадны банкнд барьцаа тавиад Монгол улс гэдэг чинь гадны нөлөөнд орчих юм байна гэл баахан дархи угаагаал тэгээд зах зээлээ ингэж хомжаагаад нөхдүүд ингээд цөөхөн хэдэн банк хүссэн шийдвэрээ гаргадаг юм хүчилд орсон. Эцсийн дүндээ өнөөдөр одоо ингээл зээл болтохгүй шин. Тэг ипотекч одоо мэдгүй 2 жил багтаа хүлээгдэж штэ тий. Тэгээд нөгөө түрүүн чиний ярьсан шиг те одоо ингээд манай байрыг авал ипотекийн зээлд хамруулж өгнө гэдэг яриа байдаг. Зарим нөхцөл тэр нь одоо биелдэг нь үнэн штэ. Тэгэхээр тэнд нэг банкны захирлыг таньдаг ч юм уу бос таарах гэдэг. Дунджаар нэг 15 сая төгрөгийн авилга явж ийн гэдэг байгаа шүү дээ дундчаар тий. Тэгэхээр уг нь бол би ингээд энэ хэрвээ банкны хувийнх нь мөнгө бол хамаагүй. Эндээ өгнө үү яана уу хамаагүй. Энд чинь ингээд төрийн мөнгө явж байгаа. Та бидний мөнгө явж байгаа учраас ар үгийн хаалга, дарга цэрэг эсвэл нэг хэдэн төгрөгийн урамшууллаар ингэж асуудал шийдэгдэг байх нь бол гэж үзэж байна. Таны хувьд ер нь эцэст нь ер нь яг юу гэж хэлвэл одоо ер нь иргэдтэй хандж гэх юм уу тий. Юу гэж хэлвэл та ер нь энэ бүх завхарлыг бид нар бас багч гисэн бууруулах байх гэж юм байна шүү. За үндсэн сэдвтэйгээ холбоод хэлэхэд 8 сарын 1-ээс даатгалын шимтгэл өсгөнэ. За ингэж өсөх гэж ийм байдлаар одоо та бүхний өрхийн буюу хувь хүний чинь санхүү дээр ачаал үүсгэнэ гэдэг одоо шүглийг би хүлээлээ. Олон нийтэд хүргэлээ. За тэгээд холбогдох байгууллагад нь аль биесээр хандлаа. Цаашаа ингээ хандаад явнаа. Гэтэ эцсийн дүндээ таа ч гэсэн бас нэг жоохон оролцмор байгаа байхгүй. Тэгэл тентний хүн ингээл яриад хилээл ийшээ бичигүүл явааддаг. Тэгэл нөгөө хүмүүс нь бараг одоо зарим хүмүүс чинь чатар орж ирээ загнах маягтай. Үжичи ч одоо жоохон олигтойхоо яваач нөө яриадсан чи алга болсон ч гэх шиг те. Би яг одоо тэр хүмүүсийн өмнө одоо танаа ажилтнаа гэдэг шиг те. Тийм үүрэг хүлээлөө те. Тэгээ зүгээр би
одоо гол нь яг сайн дураар л явж байгаа. Хинч нам яв гээгүй те. Биендээ нэг ялархаад гомдоод ах юм алга. Гэхдээ хүмүүсээ нэг жоохон хариуцлагатай байгаа чи. Ядаж нэг 11 төв рүү уцтаад ингээ хэлцдэг. Ядаж одоо олон нийтийн сүлжээнд явж байгаа постыг шеэрлждэг. Ядаж одоо ингэж нэг дуу хоолойгоо хүргээд явж байгаа хүнийхээ хар зогсдог, дэмждэг. Тэрийгээ ингээд хэлчүүл болмоор байгаа. Эцсийн нүндээ бол тэр мөнгийг би төлөхгүй шүү дээ. Зээлтэй хүмүүс өөрсдөө л төлнө. Тэгэхээр энэ дээрээ нэг жоохон итгэвтэй байгаа ч л гэж хүсмээр. Миний хувьд бол нэг асуудал бариад авчих юм бол сална гэж байхгүй. Станараа болохоосоо болохгүй хүртэл яваад шүүх бол шүүх, цагтаа бол цагтаа, тэгээд үндсэн хуулийн цэц одоо ямар боломжуудын тэр хүртэл нь яваал тэг шийдвэрт шийдэхгүй бол үгүй л шүү дээ. Би зүгээр нэг ойлж шүү дээ. За. Бидний урилгыг хүлээж авч өөрийнхөө үзэл бол байр суурийг илэрхийлсэн маш их баярлалаа. Тэгээд таны энэ нийгмийн төлөө хийж байгаа үйлс болгонд чинь маш өндөр амжилт хүсмээр байна. Үзэгчдийн хүмүүс. За баярлалаа. За баярлалаа.